Цэнхэр дэлгэцийнхээ өмнө тоглон цугаа эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өөр хожтой ногоон ирээдүг өвлөлийн урайндор 8 дахь жилдээ хэрэгжиж байгаа Органик Монгол хөтөлбөрийн Органик Монгол нэвтрүүлэг маань нэгэн шинэхэн дугаараа үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт газар нутгийн 70 болон түүнээс дээш хувь цөлжилтэнд өрсдөх өндөр эрсдэлтэд тооцогдож эхэллээ. Цөлжилт гэсэн долоохон үсгтэй үгний цаана үр хойчийн маань ирээдүй устай байх уу, усгүй байх уу, модтой байх уу, модгүй байх уу, хоолтой байх уу, хоолгүй байх уу гэдэг энэ асуудал дээр яахын аргагүй яригдахаас аргагүй болж байна. Өнөөдөр цөлжилт хүн болгон хамаатай сэдэв болж хувирж байна. Малчтад хамаатай, тариаланчдаар хамаатай тэр байтугай суурин иргэшил амьдарж байгаа иргэд бидэнд ч гэсэн хамаатай асуудал болж байна. Цөлжилтийг бид нар бууруулах боломж бий юу? Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх боломж байгаа юу? Мөн цөлжилттэй холбоотой асуудлуудыг бид нар шийдвэрлэх боломж байна уу? Энэ бүхнийг хамтдаа эрэлхийлэх зорилгоор мөн энэ бүхэн асуудалд хариултыг өгөх зорилгоор энэ удаагийн нэвтрүүлэг бэлтгэгдэн хүргэж байна. Удаан хугацаагаар үргэлжлэх газар дороотох үйл явцыг цөлжилт хэмээн ойлгож болно. Байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс хамаарч үүсдэг газрын дороотол нь манай орны хувьд хариуцлагагүй уул уурхай, хөдөө аж ахуй буюу хуур ашил, бэлчээрийн дороотлоос үүдэлтэй юм. За тэгэхээр манай эрдэмтдийн судалгаагаар, эрдэмтлийн байгууллагын судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн бараг 70% нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтэнд өртсөн гэж байгаа. Үүний бараг 40% нь бол нэлээд хүчтэй цөлжилтэнд өртсөн гэж ингэж үзэж байгаа. Энэ цөлжилтийн хор уршгаар одоо мэдээж одоо бэлчээрийн даац муудаж байна. За ургамлын төрөл зүйл хомсдож байна. За дээр нь бол хуураашлт явагдаж байна. За энэс болоод одоо үндсэндээ орон нутгт одоо байгаль цагуурын өөрчлөлт дээрс явагдаж тэгээд тэр нь бол хөдөөжихон үйлдвэрлэлд мал аж ахуй газар тариаланч сөрөг нөлөө үзүүлж байна. За нөгөө талаар зөвхөн Монгол орн төдийгүй бүс нутгийн цөлжилтийн одоо байдал бол нөлөө үзүүлж байна. Жишээлбэл зүүн өмнөд Азийн орнууд бол манай Монголын шар шороон шуурга гэж яриад байгаа. Энэ бол яг шууд цөлжилттэй холбоотой ийм одоо зүйл байгаа. Ер нь цөлжилтийн ерөнхий одоо хил бол бас нэлээд хоошлож манай хангаа тал руу төрхийн маягтай байгаа. Архангай аймгийн Хашаад сум гэж явахад л одоо тэгэл Булган аймгийн Гурбан булаг Дашинчил энэ төр гэх юм бол нэлээд тийм одоо цөлжсөн бүс одоо өртцсөн ийм одоо байдалтай байгаа. Монгол орны тал, хээр, говийн бүсийн нутагт шорон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-аас 4 дахин өсч, говь болон их нууруудын хотгорт жилийн 61-ээс 127 өдөр шорон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байдаг юм. Монгол орны бэлчээрийн даатс 32.5% буюу 16 сая хонь толгоогоор хэтэрчээ. Ямааны тоо огцом өсч нийт сүргийн 46%-ийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан боллоо. 1970-ад оноос говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд цаг модыг их хэмжээгээр хавтгайруулан бэлтгэдэг болсноос 125 мянган га газрын цаг бүрэн өсдөж 370 гаруй мянган га газрын цаг байгалийн аясаар сэргэн ургах чадвараа алдаж цөлжилт итвжих нэг гол шалтгаан болжээ. Мөн олон салаа автозам гаргаж уулуурхайн зориултаар газар ухаж сэндийлэх, тариалангийн талбайг элэгдэл эвдрэлд оруулах зэргээр хүний буруутай үйл ажиллагаанд шалтгаалan цөлжилт эрчимжиж байна. Цөлжилтийн гол шалтгаан нь хэд хуурайшил болон ойн сангийн дороотол юм. Хэдий ч нэ их байна. Төдий хэрээр эргэн тойрондоо чихтэй бичил уур амьсгалыг үүсгэж агаарын хэмээг бууруулан хөрсийг элэгдлээс хамгаалдаг юм. Монгол орны ойн сангийн 60% нь хөгшөрч муудан дороотож цөлжилтийг тогтоон барих чадварыг бууруулж байна. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх нөлөөг бууруулахын тулд хийх энэ тэргүүний арга зам нь ойн зурвасыг байгуулж элсний нүүдлийг тогтоон барих боллоо. Элсний нүүдэл гэдэг бол бас их аюултай. Босоод одоо хангаа газартаа одоо хүртэл энэ салхиар тээгдэж очиж ийм цөлжилтийг үүсгэдэг. За тийм учраас энэ элс байгаа газарт нь мод ургамал тарьж ургамлын одоо үндсээр одоо тэр элсийг тогтоон барих явдал бол энэ цөлжилтийг хязгаарлах, элсний нүүдлийг одоо зогсооход тусдын болох ийм шалгарсан байгалийн арга юм байна. Ийм учраас одоо модоо тарих нэгдүгээрт тарьсныхаа дараа сайн одоо арчилж хамгаалж ургуулах явдал бол хамгийн чухал. Ойн зурвас байгуулах ажлыг бол яаралтай, нэг яаралтай хийх ёстой. Энийг бол нэг номерын асуудал гэж үзэх ёстой.
Урд хөршийнхэн бол 2 сая гаад зөвхөн чацарганаар ойн зурвас хийх ажлыг одоо хийсэн. Засгийн газраас нь хөрөнгийг гаргадаг. За цаашаа ургуулад арчлах зардлыг гаргадаг. Тэгээд одоо ойн зурвас бэхжээд тогтсны хойно бол эргээд одоо тэр хүмүүст нь зах хэмжээнийх нь хөлс урамшууллыг олгодог, ойгоо үнэлж хүлээж авдаг. Ийм л одоо жишг байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын оролцоотойгоор тэгээд орон нутгийн оролцоотойгоор дээр нь мэрэгжлийн төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор энэ ажлыг бол нэлээд эрчимтэй хийх шаардлага байна. Сүлжилт хүн бүрт хамаатай. Үүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Монгол оронд цөөхөн хэдхэн үлдсэн зэрлэг тахин сүрэг нутагшин үржиж байгаа Хустайн нурууны байгалийн цогцлбор газрын ардгаан байрлах Молцог элсийг хүн бүр мэднэ. Энэ элсэн манхнууд нь тухайн газар нутгийн үзэмж мөнөөсөө мөн юм. Гэвч хуурайшил бэлчээрийн талхаглаас үүдэн эргэн тойрны газар нутгийн ихэнх хувь нь сүлжиж эхэлсэн байна. Хэсгийн газрыгч болов сүлжилтийн эрсдлээс хамгаалж элсний нүүдлийг зогсоох нэгэн санал санаачлага өрнөсөн нь Хүрээ Ротари клубын Молцог элсний төгөл байгуулах аян юм. Энэ төглийг байгуулах ажлыг анх санаачилсан 30 хүрэхгүй хүний оролцоотой хийгдсэн ажил баггүй юм. Сүлжилтийг сааруулахад хувь нэмрэн оруулах зорилгоор Молцог элсийг тойруулан 6 км урт ойн зурвас барих ажлын эхлэлийг Хүрээ Ротари клубийнхэн амжилттай эхлүүллээ. Энэ жилийн хувьд манай клуб нэг 6 энэ том төсөлт ажлыг хэрэгжүүлж яваад тэгээ клубын гишүүдийн дундаас ер нь бид нар ялангуяа байгаль орчин хамгаалах тал дээр нэгдсэн бусад клуб бид нар чинь нэг төслийг хэрэгжүүлэхэд нэг улсын аль нэг клубтэй хамтраад санаачлаг гаргаад төслөө бичээд ингэ явдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн клубтэйгээс холбогдоод янз бүрийн төсөл рүү манай энэ төсөл маань ингэ сарнаад байсан юм байна. Тэгэхээр нэгдсэн нэг төсөл дээр тэгээ он удаан жил явагдах энэ төсөлд оруулаа гэдэг санаачлаг манай клубын удирдах зөвлөлөөс гараад тэгээд тэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр Японы Aichi-ken байдаг Ама гэж Ротари клубийнхэн одоо надад энэ жил санал тавиад бид нар Ама клуб, Хүрээ клуб хоёр хамтраад энэ төслийг хэрэгжүүлье гэсэн юм яриа гарсан юм байна. Тэгээд бид нар тэрийг хаана хэрэгжүүлэх вэ гэж манай гишүүн Даваа Сөрөн, манай гишүүн Насан Жаргал хоёр маань за бид нар энэ Молцог элсэнд ийм сайхан газар байгаа. Молцог элс аргалын одоо орон нутгийн иргэдийн төлөөлөлтөд бид нар хамтраад энийг хийж болно гэж. Тэгээ ирээд бид нар энэ газар орон нутгийг үзээд үнэхээр сөлжиж байгааг хараад үнэхээр энийг том хэмжээнд хийх ёстой байна гэж. Бид нар одоо энд чинь 10 газар одоо өөрийн Ротари клубийнхаа нэр дээр авцсан байгаа. Нийт урт нь бол бид нар энийг 4-5 км-ийн төгөл барих гэж байгаа юм. Тэгээ энэ жилийн одоо бидний эхлүүлж байгаа маань 600 м урттай 35 м өргөнтэй юм хашаа ингээд татаад эхэлж байна л да. Тэгээ энэ дээр маань бидний зөвхөн нэг клуб бол энийг одоо манай Япон клубийнхан бол ирж амжаагүй. Гэхдээ яг нэг клубийн 20-30 хүн хийнэхэд бол хүч хөрөхгүй л дээ. Өнөөдөр хэтэл бид нар энэ бол 600 м урттай 35 м өргөнтэй 10 эгнээ зурвасаар бол 8 эгнээ чацарган нөгөө 2 эгнээ нулаас хайлаасаар бүрдсэн ийм одоо 10 эгнээ ойн зурвас байгуулж байна. Хэрвээ санхүүгийн боломж хүчин чадал биднэрт олдох юм бол үргэлжлүүлээд 4 км ийм ойн зурвасыг байгуулах юм зорилт тавьж байгаа. За энэ өнөөдрийн энэ ажилд бол клубаас гадна Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимбар одоо ерөнхийлөгчтэйгээ танхимын дарагтайгаа дэд дарагтайгаа бараг одоо 70 хүн ирж оролцож байна. За дээр нь Биохомнод төрийн эмчилгээ үйлдвэрийн газрын хамт олон үндэсэндээ 30-40 хүн ирж оролцож байна. За дээр нь аргалан сумын засаг захиргааны байгууллага ард иргэд нэлээд одоо хамгийн их идэвхтэй оролцлоо. За тэрнээс гадна одоо манай органик хөтөлбөрийн хамт олон баг бүрэлдэхүүн энд ирж оролцож байна. За мөн одоо бусад хүмүүс олон хүмүүс одоо санаачлагаараа Орклемийн одоо нэг хэсэг бүлэг хүмүүс ирж оролцож байна. За энэнийг цаашдаа бол бид бас энэ байгуулахны гэрэг, тарихны гэрэг энийг тарж ургуулах ёстой, арчлах ёстой. Тэгэхээр бол бид нар энийг бол Сибоктор гэж компанитай хамтраад үндэсэндээ хашааг нь бол бас одоо жимсхний ойн зурвасын чиглэлээр одоо бас загвар хашаа баригдчихлаа. Тэгээд дараа нь бол туслын одоо хоолой услалтын систем тавьж энэ модыг амьдруулах, ургуулах тэр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дараа нь энэ ойн төглийг бол бид сумын орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэж өгнө. Эндээс алуу ёсоор одоо энэ модыг хариуцдаг, арчилдаг хүмүүсийг томилж ажилуулна гэсэн, тэгээ гэрээ байгуулж ажилуулна гэсэн ийм чиглэлтэй байгаа. Ингэж ижил одоо бид үр дүнтгэх ёстой.
7 игнэ чацарган, 1 игнэ хаальяас, 1 игнэ уляасаар хийх 600 м урт 40 м өргөн зурвасыг загвар ойн зурвас болгох зорилго тавьжээ. Энэ ажлыг дэмжин олон байгууллагууд салхитай хүйтэн хаврын өдрийг үл анзааран төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгасан юм а. Иргэн бүр жил бүр нэг мод тари гэсэн уриалга хэдхэн жилийн дотор модон ургуулыг их ураагаар солигдсон. Жил бүр Монгол орны өнцөг булан бүрт сая мод таригддагч ургасан нь ховор юм. Мод бол амьд бодгаал болохоор арчлахгүйгээр ургана гэж огт байхгүй юм. Нэлх суулгацыг 3 жил дараалан арчилж байж том мод болно. Сарда 3 хүртэлх удаа хангалттай услаж, улиралд 1 удаа бордож тасралтгүй 3 жил арчилсны дараа л бид одоо л модон ургууллаа гэж ярихаар болох юм. Цөлжилтөөс бууруулах арга зам нь ойн зурвас байгуулах. Тэр дундаа салхины хаалт болох мөн хөрсөнд чигийг тогтоон барих боломжтой ийм модлог болон бодлого ургамлуудыг тариулах хэмжээдэг. Өнөөдрийн хувьд чацарганаар болон улаасаар хаалгасаар ойн зурвас хийж туслаа. Одоо яг услахны ажил явагдаж байна. Ингээд бодохоор модыг тарих болон одоо бид нар бүх нийтээрээ мод тарих гэж ярих биш. Модыг ургуулах, арчилж ургуулах, мод болгох гэдэг энэ урайг бол өөрсөндөө дэвшүүлэх цаг хэдийн болжээ. Мод гэдэг амьд байдгал. Амьд байдгалыг ургуулахын тулд бид нэлх хүүхдийг хэрхэн арчилж ургуулдаг, хэрхэн арчилт ордож өсөгдгөө яг тэрнтэй ижилхэн модыг ургуулах хэрэгтэй. Өнөөдөр нэг модонд нэг удаагийн усгаар 40 орчим литр услахаа хэрэгтэй байдаг. Сард дор хаяж 3 удаа услана. Ингэжээс тухайн мод амьд мод болж урах юм а. Та бүхэн модыг ургуул зарцгаагаарай. Мод тарих бол амархан ажил. Харин ургуулах бол амаргүй юм. Хөдөлмөрийн насны хүн бүр байгаа орчиндөө жилдээ 1 мод ургуулж чадах юм бол Монгол улсын хэмжээнд хамгийн багадаа 1 сая мод ургах юм. Залуучууд нийгэмд мод тарих үйл ажиллагаа маань ийм өөр ашигтай хойч үүдмийн хэрэгтэй. Нийгэмд мод тарих маань ийм ашигтай гэдэг суртахууныг л одоо залуучууд бид ойлгуулах хэрэгтэй юм л та. Тэгж уриалжиж жил бүр ч юм уу одоо нэг кампанид ажил жилийн 5 сар ч юм уу 6 сар ч юм уу одоо хэдэн сарчуудын тэр сарыг мод тарих үйл ажиллагаа гэдэг үүднээсээ уриалж ингэ залуучуудыг энд оролцуулах юм бол маш олон залуучууд дэмжих байх гэж би бодож байна. 1 сая мод бол бидний хүчил төрөгчийн хэрэгцээг хангаж, элсний нүүдлийг тогтоон барьж, хөрсөнд чийг өвгөн хөрсийг илэгдлээс хамгаалахад хувь нэмрэн оруулсаар байх болно. Энэ нь бидний ногоон ирээдүйн баталгаа юм. Залуус бид, монголчууд бид бүгдээрээ нэгэн зэрэг бодитойгоор үйлдэх цаг нь хэдийн бай болжээ. Мод тарих, ойн зурвас хийх ажлыг Хүрээ Ратар клубын ах эгч нар шиг нэгдсэн хашаажуулалт хийж, усалгааг нь шийдвэрлэн харж хандах хүн, усалгаа арчилгаа хийх хариуцах хүнтэй байх нь хамгийн чухал юм. Тэд эдгээрийг цогцоор нь шийдвэрлэн орон нутгийн иргэдийг ажил орлоготой болгох, жимсний төгөлтэй болгох, их үйлсийг санаачлан эхлүүлсэн нь бахархмаар юм. Энэ ажилд бага чулуу хувь нэмрэн оруулж байгаа байгууллагууд идэвхтэн залуус ч гэсэн сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийлж байлаа. Биднээс энэ тарьсан энэ эхэлж байгаа одоо ойн зурвас гэж бид нар нэрлэх юм бол энэ ойн зурвас яг энэ элсний нүүдлийг зогсоох тодорхой хэмжээгээр байгалийн энэ экологийн өөрчлөлтөнд эерэг ийм хувь нэмэр оруулна гэдэгт бид нар итгэлтэй байна. Гэхдээ цаашдаа бол энэ төгөлд оролцож байгаа энэ төглийг байгуулахад олон улсууд, олон компаниуд, хувь хүмүүс энд оролцоосоо гэдгийг бид нар бас уриалж байгаа. Модыг бол ерөнхийдөө тэр тарих технологи одоо мэрэгжлийн хүмүүсээс бид заавар зөвлөгөө авах хэрэгтэй байгаа юм л да. Тэр мэрэгжлийн хүмүүс маань ерөнхийдөө 10 модыг нэг хүнд өгдөг ч юм уу, тэр модыг 10 хүнийг нэг мод арчилж байгаа тэр хүнд заавар зөвлөгөө өгж, технологийн зааварчилгааг өгж, цаашаа яаж арчлах уу гэдэг юм дээр сургалт хийж ингэж мэдгшүүлж мэрэгшүүлэх хэрэгтэй байгаа юм л да. Энэ мод тарьсан одоо бид нар өнөөдөр мод тарилаа гэж бодоход маргааш одоо мод тарих арчлах одоо чиглэлээр энэ сургалтыг явуулж эргээд бид нэр энэ чиглэлээр энэ модоо арчилж явах юм бол үр дүнтэй юм болоо гэж бодож байна. Мод тарина гэдэг бол бас технологитой байдаг арга ухаан. Яаж тарих уу гэдгээсээ бас эхэлнэ. Тэгээд өнөөдөр жишээ нь цэцэргийн модыг тарихдаа 9 эм модыг тариад 1 эр мод тарьдаг байгаа. Энэ нь болохоор яагаад гэдэг вэ гэхээр
90 мод маань ургаад тоосоо цацахтаа энэ мод руугаа ингэж тоос өгдөж цэцэргний мод маань жимсэлдэг байгаа. Тийм учраас бид нэр бас технологиг мэдчихэж модоо тарихын зүйтэй болоо гэж бодож байна. Тэгэхээр л бодтой үйлдэл хэрэгтэй. Манайхан ч одоо их сайхан ингээ яриад идэг. Тэгээд одоо энэ мод тарих жил энэ бодтой үйлдэлтэй. Та нар бүх ингээ харж штэ тий. Яг эргэн тойрон ийс болцсон одоо цөлжчихсэн. Тэгээ энэ нүүдэл ингээ явж байгаа энэ юмыг бид ингээ зогсоох хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар өнөөдөр зүгээр 600 м урттай л хэсэгтэл тарилаа шүү дээ. Одоо энэ ингээ цаашаа 6 км үргэлжлэх ийм боломж байгаа юм байна. Тэгэхээр энийг ингээ байгууллага хамт олон ирээд тарих юм бол бид нар эхлээд энэ үлгэр жишээг нь гаргах гэдэг юм да. Загварыг ингэж тарих юм байна. Энд чинь ингээ 7 игнэ, цаана 2 игнэ ингээ 9 игнэ байгаа юм. Тэгээ им мод гэд байдаг юм байна. Бас тэр чинь ингээ яаж бүтцтэй тарих вэ? Тэгээ энийг яаж усалж яаж явах вэ гэд технологитой энэ хүмүүсээр бид нэр заалгаад эхэлж байна. Гэхдээ бид нар энийг нэг загвар болгоо гаргачвал хүн болго хийхэд их амархан байна. Хурж ирэл, хурцтэйгээ юудтайгаа ирэл газар нь байж байна. Тэгээ суулгацын хараа худалдаж авах. Тэгээ ирээ тарьсан бол тэрийг усалдаг, арчилдаг юм байгаа. Манай клубийн хувьд бол зөвхөн энийг байгуулад орхихоос цаашаа ингээ арчлаад явах нэг жилийн хүнийг ажилуулж усалж барьж явах хүмүүсийн цалин мөнгийг хүртэл бид нар энэ төсөлтөд тооцсон байгаа. Хүн бүр Монголын ирээдүй. Өөрчлөлтийг өөрсдөөсөн өнөөдрөөс эхлүүлж хүн бүр гараан хөдөлгөн өөрийн ирээдүйг хамгаалахад хөв оролцоогоо оруулах цаг хэдийнэ болсон. Бид хэн нэгнийг ирж өөрийнхөө орчныг өөрчилж өгөхийг харж суух ус. Өөрсдөө нь төрүүлж үйлдэл хийж бусад дан үлгэрлэж ногоон манлайллыг үүсгэх ёстой. Энэ бол бидний журам түүрэг юм. Хүрээ Ратар клубын цөөхөн хэдхэн ах эгч нар маань оролцож байгаа бүх залуустан ногоон манлайллын тод жишээ болсон юм. Үзэгэн тавьж, гар утас, компьютераас холдон бодитоор үлгэрлэн ногоон манлайллыг эхлүүлцгээе. Манай ардын уламжлал сайхан үг байгаа л да. Нэг мод тариул нэг насны буян, хоёр мод тариул хойд насны буян гэсэн. Тэгэхээр бид бол нэр нь яг хөө санаачлаг гаргаад одоо бол хавар намар хоёр мод тарьж байгаа. Гэхдээ энэ бол арай бас жаахан лоозингийн чанартай хэлбэрдэх маягтай яваад байна удаа гэж. Тэгэхээр энэ ажлыг бол ер нь далаацтай төв орон нутаггүй, төрийн бус байгууллагагүй, сургууль соёлгүй одоо нөхөл газрууд энийг нэгэн тийм зохион байгуулалттай эрчимтэй өөр зуршил болгож энэ ажлыг явуулах хэрэгтэй байна. Энэ ажилд л манай ард иргэдүүд идэвхтэй оролцооч. Мод тарихлаар нэг мод бол хичнээн хүнд нас нэмнэ гэдэг үлээ тийм ээ. Өнөөдөр ч гэсэн манай танхимынхан энд мод тарьж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгвэл одоо тарьснаар бид нар өөр хувь хүнийхээ насыг хүртэл 300 насаар бид нар уртасгачлаа гэд өөртөө бол эндээ сэтгэл ханамжтай байгаа. Тэгэхээр хүн бол өөрийнхөө яг байгаа орчин тойрноосоо эхлээл эндээ хариуцлагатай тодорхой хэмжээгээр байгалаа хайрлаад явах юм бол энэ олон хүмүүс дор дороо нийтийн хүчээр бид нар энэ байгаль дэлхийдээ эерэг одоо ийм нөлөөллийг авчирч чадна гэж бодож байна. Монгол орон унган байгальтай өргөн уудам нутагтай гэдгээр бид нэг бахархдаг. Гэтэл өнөөдөр бид нөгөө маш юм цөлцсөн мөн гол ус маань ширэгчгсэн ийм аюулын харанга дэлгэцийн энд үед байж байгаа. Тэгэхээр хүн болгоны л энэ оролцоогоор бид нар бол энийг засч чадах хэрэгтэй. Ялангуяа одоо малчтын боловсрлоос эхлээд тийм ээ нийт орон нутаг жирийн ард иргэд ингээд байгууллага хамт олноороо хаан ч гэсэн иргэн тойрноосоо эхлээд ойрхон одоо төрсөн нутаг сум орондоо ингээд хүн болгон одоо төгөл байгуулах болгон төгөл байгуулах энэ ажлыг эхлээсэй л гэж хүсэж байна. Их дэлхий болсон ээжээ бид нар аврыяа л гэж уриалмаар байна. Их дэлхий болсон ээжээ. Одоо энэ байгаль нутаг одоо энэ хөрс одоо энэ юу ч юм бол бидний ээжүүд. Тийм учраас энэ ээжээ бид нар авръя. Бид өнөөдөр энэ ээжийг аварж ич бол одоо Монгол улс цаашаа оршин тогтно. Ирээдүйн хойч үедээ маш том баялаг үлдээж байгаа нэг хэлбэр. За цөлжилт монголчуудын хувьд үнэхээр байгалийн хувьд номер 1 асуудал. За тийм учраас монголчуудаа уриалахад энэ хотоос 80 км газарт Молцог элс нэртэй ийм сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар байна. За өнөөдөр энэ ойрын хэд хоног бол мод тарьдаг ийм одоо үе эхэлсэн. За тэгэхээр монголчуудын өвөг дээдс эртнээс одоо ярьдаг хүн болж төрснийх мод тарь, ном бүтээ тэгээ сайхан гэр бүл байгуул гэж. Тэгэхээр өнөөдөр бол хүн болгонд сайхан боломж гарч байна. Өөрсдөө сайхан өрсөлдөө худалдаж аваад найз нөхдөөрөө анги хамт олноороо гэр бүлээрээ одоо нааша 80 км давхиж ирээд
энэ малцэг элсээ тойруулаад сайхан өөрсдийнхээ нэрмжт модыг суулгаарай. Үзэгч танд дахин сануулхад сүлжилт таны хаалганы гадаа ирээд байна. Сүлжилт гэдэг үгтэй хамт усны нөөцийн хомсдол, хоол хүнсний хомсдол зэрэг хүмүүн бидний анхдагч их хэрэгцээнд аюул занал үүсэх нөхцөл байдлын сануулга хамтдаа явна. Та бид байшингүй, машингүй, тансаг хэрэглээгүй амьдрч чадна. Харин усгүй, хоолгүй бол амьдрах боломжгүй лээ. Ирээдүйд тань танаас өөрөөс тань хамаарна. Эрхэм хүндэт үзэгч та бүхэн энэ удаагийн дугаараар бидний үзүүлэхээр зарсан, бидний та бүхэнд хэлэхээр зарсан, мөн та бүхэнд уриалгахаар зарсан бүх санааг сайтар ойлгож авсан бахаа гэж бодож байна. Өнөөдөр та бид Монгол улсынхаа ирээдүйг үр хаачаа сайн сайхан орчинд амьдруулахын тулд хүн болгон өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх цаг нь болсон. Тэр дундаа Монгол улсын газар нутгийн 80% нь бүрэн сүлжилтэнд өртөх магадaltaй ийм болсон энэ эзэгтэй үед өнөөдөр хүн болгон өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж нэг модыг ч гэсэн жилдээ ургуулж чадаж бүгдээрээ сайхан ногоон орчныг бий болохын төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бидний харж байгаа энэ өнөөдөр хатсан энэ мод мөн ард минь ногоорон ургасан энэ сайхан мод энэ хоёр бол та бидний ирээдүйн сонголт. Өнөөдөр үр хаачаа ирээдүгээ бид нар хатсан модтой цөлдсөн улсад амьдруулах уу? Нэг бол ногоон сайхан орчинд амьдруулах уу гэдэг сонголт бидний гарт байна. Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрсдөөсөө эхлүүлцгээе. Органик Монгол хөтөлбөр хөдөлгөөн